За бүгдний явц эзний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд онлайнаар бас сонсдог хүмүүстэй хандаж бидэд бас цуглааныхаа хүмүүсийн гэрээ дамжиж гэрээр ингээд тойрч цуглаанаа хийж явж байгаа. Тэгээд өнөөдөр бас цуглааныхаа нэг ахлагчийн дээрээд мөрөглөө хийж байна. Тэгээд бас жоохон хүүхдэр мөхтө шуугаа те бас чимээ бас уужуул сэтгэлээ хүлээж аваарай гэж. За тэгээд өнөөдрийн бидний судлах үг маань болохоор Иремья 17-гийн 7-оос 8 дугаар ишлэл. Тэгээд бас дуулал номны 1-ээс 3 дуулал 1-ийн 1-ээс 3 дугаар ишлэл байх болно. За тэгээд нэг ийм асуултаар юу нэг хэлье гэж бодсон. Тэрний юу вэ бол за амьдрал хэр байна да гэж. Яах вэ те? Амьдрал хэр байна? Сайхан байна уу гэдэг асуултаар. Тэр цохоо хаач тийм үү? Ерөнхийдөө энэ асуултанд ихэнх одоо монголчууд тэгжил хариулах байх л да. Ерөнхийдөө хэцүү байна гэж баг ихэнх нь хариулах байх та. Ягаад гэвэл бид нар бүгдээрээ сошиал орчинг болоод ерөнхийдөө амьдралынхаа хэрэгцээг харах юм бол бид нар тийм амаргүй л байна л да нэг ерөнхий сайдын маань хэлдгээр те. Яста амаргүй л нийгэмд одоохондоо бид нар амьдарч ин гэж байна. Мэдээж өнгөрсөн үетэйгээ харьцуулах юм бол бас тийм муу байгаа мó үгүй те. Бид нар бас нэлийн дээрцэн амьдралаар амьдраа явж байгаа. Тэгэд энэ дундаа бид нар ингэж боддог юм байна л да. Хүмүүс бидний ерөн яг байгаа орчиндөө ерөнхийдөө ихэнхдээ бид нар амьдрал хэцүү байна гэж боддог юм байна. Ихэнх тал дээр. Тэгээд зарим тал дээр юуг илүү яаж байгааг бол сайн сайхан байгаагаа багсгаад баг мэдрээд харин илүү зовлон зүдгүүрийг илүү хүчтэй мэдэрдэг тийм хандлагатай юм байна. Хүмүүс өөрсдөө бидний юм төрлөх мөн чанар маань тэгэж юм магадгүй эсвэл зовлон илүү ярьдаг ч юм уу те. Тиймэрхүү хандлага их байдаг юм шиг байгаа. Тэгээд бид нар одоо нөхцөл байдлыг харж ярих юм бол тэгэж штэ. Бид нар амаргүй байна. Яагаад амаргүй байна гэвэл мөнгөний ханш маань их унжин те. Авдаг цалин маань мөнгө маань амьдралд маань хөрөлцөхөө болиот эхэлж байна те. Юмны өсөлт, үнийн өсөлт хөөрөгдөл гэдэг бол нэлийн айхтар байгаад байна те. Тэгээд авдаг цалинд маань тэрэнд нь хөрөхгүй болоод ирэнгүүт бид бухимдж чинь энэ нийгэм маань нэг нь болохгүй байна гэдэг юм үнцгийг харж байна. Тэгэд энэ үнцгийг яг хоо Библи дээрээс бид нар харах юм бол нэг ийм хоёр онцгой нэг юм ишлэл дээр би нэг ойч гисэн. За бүгдээрээ нэг харъя те. Иремья номны 7-оос 8 дугаар ишлэгийг эхлээ уншиж байна. Энэ дээр ингэж байгаа. За би эндээс дуудаад өгье. Эзэнд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь эзэнд байдаг хүн ерөөлтэйе. Учир нь тэрээр усан урсгалаар үнцээ өргөсгөж халуун шатад айхгүй усаар таригдсан мод мэт болно. Харин навчсан ногоон байж тэр нь ган гачигтай жилд төгшөхгүй үр жимс гаргахаач болохгүй гэж нэг ингэж Иремья номон дээр ингэж хэлсэн байна. Харин дуулал 1-р бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлээр бас нэгэнтэй дөстөө яг юм зэрэгцүүлээд судлах хэрэгтэй тийм нэг ишлэл байна. Тэр нь болохоор энэ ингэж байгаа. Буруу хүмүүсийн зөвлөгөөгөөр алхдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басаж доромжлогчдын бөөрн суудаггүй хүн юутай сайшаалтай вэ? Тэрээр Евагийн хууль зааварт баясаж, түүний зааврыг өдөржин шүнжин тунгаан, урсгал усны дэргэд тарьсан мод, ургацын цагта үр жимсээ өгч, үндэс навчин эс хатхын адилаар үүс бүрдээ ийм хүн амжилттай байдгаа гэж ингэж ярьсан байна. За энэ нэг юм модны тухай жишээг ерөөхдөө хуучин гэрэн дээр хоёулаа авч байгаа. Тэгээд энэ хэрвээ Иремья номыг бүгдийг харах юм бол ердөөсөө ийм хоёр зүйлийн зураглал ингээд харагддаг л та. Эхний зураглал нь юу вэ гэвэл эзэнд итгэл найдвараа тавьж байгаа тэр хүнийг Библиэлд юу гэж байгаа бол ерөөлтөй хүн гэж ингэж онцолж байна. Ерөөлтсөн хүн. Сая бид нар эхлэлдээ бас дууллаа шүү дээ. Эзэн таныг ерөөгөө гэж. Эзэн танд ерөөл дотроо та байгаа шүү гэж ингэж хэлж. Бид нар ч тэгж байгаа эзний ерөөлийг авралыг авцсан хүмүүсээ гэж. Тэгээ буцаагаад ингээд харангуут л зүгээр
бид нар логикоор бодож үзье л та тий. Бид нар бол өөрсдөө тэгж итгэж байгаа шүү дээ. Бид бол дэлхийг захирдаг агуу бурхны хүүхдүүдээ гэж тий. Авралыг хүлээн аваад. Тэр бурхан яадаг вэ? Тэр бурхан эдийн засгийг ч гэсэн захирдаг. Тэгээ мөнгө санхүүг ч гэсэн захирж байгаа тий. Дэлхийн бүх баялаг бурхных гэж ингэж ярьж байгаа. Тэгээ сая бид нар за амьдрал хэр байна гэдэг. Тэгэхээр бүгд л за амаргүй байна гэж ярьж байгаа шүү дээ. Бид нар нөгөө өрөөгцөн хүмүүс дийм үнцгийг гаргаж ирж. Тэгэхээр саяхан нэг биднийг бас нэг юм комментээр явах та нэг юм үл итгэгчтэй хүмүүс ингэж басамжилж байгаа. Тэр нь юу бол та нар агуу бурхантай тийм мундаг бурхантай гэж ярьж байгаа мөртлөө та нар тэгээд манайдаас ялгахгүй ядуу амьдрах юм аа гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Энүүгээр би зэрэгцүүлээд ингэж бодуулахыг хүсэж байгаа нь юу бол бид нар өрөөгцөн хүмүүс юм бол тийм нөгөө талаараа бид нар яг тэр хүний хэлдгээр одоо гэх юм бол илүү амьдрах бусдаас илүү ингэж сайхан амьдрах юм бол нэг талаараа хүмүүс сайн мэдээ тараах эсвэл те үнцг нь илүү амар юм биш үү бурхны хувьд те тэгээд амьдрчвал гэдэг ийм үнцгийг гаргаж ирж байгаа. Яагаад гэвэл тэдгээр хүмүүст бид нар хүмүүс нийгэм ядуу зүдүү байхад бид нар баян чинээлэг эсвэл тансаг эсвэл өвчин зовлонгүй ингээд амьдраад унах юм бол тэднэрт гэрэл гээгээ болж өстой энэ бурхан ч үнэхээр сайн бурхан байна гэдэг. Бидний итгэж байгаа бурханд итгэх, найдах тэр албууд нь ихсэх юм биш үү гэж. Яг бид нар ингээд логикоор бодоход энэ үзэг нь айгүй зөв харагдаж байгаа шүү дээ. Ерөнхийдөө зөв. Бид нар тийм байвал бид нар үнэхээр ядуу хүмүүсийн дунд ороод бид нар мөнгөтэй байгаад бидний бурханд итгэх юм бол чи ингээд баян болно гэдэг ийм мессеж. Эсвэл өвчтөе хүмүүсийн дунд очиод би ирүүл те та нар бурханд итгэх юм бол ирүүл болно гэдэг ийм мессеж өгвөл эн чинь илүү сайн мэдээний хүч танаа бурхан ч яагаад гэвэл ингээ ажиллахгүй байгаа гэдэг ийм асуултыг хүмүүс юу тавьж байгаа. Энэ асуултыг хариултанд болохоор эзэн ингэж хариулж байгаа. Яг энэ Римэн номдэр гарч байгаа те. Ягаад Римэн номдэр энэ хэсэгт ингээд яг үдэ гуравт нь юм ган гачгийн тухай те өвжил шимгүй жилгүүдийн тухай яриад байгаа юм гэж. Энэ дээр одоо яг нөгөө нэг Бабилоны сүрлэлээр те Бабилонийн цэг аримаар Израильчуудыг дарахж байгаа тийм нөхцөл байдал донд байна. Израильчууд сүрх гэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Бабилоны тухай цэрэг армийн тухай тийм нэг кино Спарта ч юм уу те тиймэрхүү та нар кинон дээр харах юм бол үнэхээр хүчрхэг аримтай тэгээд бүр юм харгасаараа бүр дэлхийд алдартай тийм армийн тухай ярьж. Энийг ган гачиг гэж магадгүй төлөөлүүлж хэлж байгаа юм аа номд. Ерөн бол зовлон бэрхшээл Христэд итгэж хүмүүс тулах гэдэг байна гэдэг ийм ерөнхий ойлголтыг авч болж байна. Харин энэ ерөнхий ойлголтын дараа нь юу гэж байгааг бол эзэнд найддаг хүн ерөөлтэй гэж. Энэ ямар хүний тухай вэ гэдэг дээр Римэн номдор нэг тэр хүнийг модоор төсөөлүүлж байгаа. Учир нь тэрээр те усан урсгалаар үнцээ өргөсөж халуун шатад айхгүй усаар таригдсан мод мэт болно. Харин навчсан ногоон байж тэр ган гачигтай жилд дөгшөхгүй үр жимс гарахаач болохгүй гэдэг тухай. Нөгөө энэ хүн маань одоо нөгөө зовлон дунд унах гэдэг шүү дээ тий. Гэр бүл нийслэгт гээд өөрөө улс орны боол болоод явах гэж байгаа. Энэ хүн ийм зовлон дунд ч гэсэн одоо ногоон за модыг бүгдээрээ ахаад нэгжээс нь Библийн үгэн дээрс наа тий. Халуун шатна гэж. Халуун шатахад тэр айхгүй гэж. Усаар таригдсан мод шүү дээ тий. Навчсан ногоон байж ган гачигтай жилдж үр жимсээ өгсөөр байх тийм модны тухай ярьж. Тэгэхээр энэ мод нь ямар мод вэ гэдэг дээр харах юм бол тухайн үеийн төсөөлд юм байд юм байна л да. Яг нэг Израилийн Йордан гол гэж бид нар бүгдээр мэднэ те. Йордан голыг яг ингээд төсөөлөх юм бол юу юм бэ лээ. Яг юм хуурай юм цүл дундор ингэж яваад жинхэнэ яг Йордан гол дундуура эргэн тойрноо ингээд ном ногоон байдаг тэр нэг газар зүүн байрлалын тухай яригдж байгаа хөөх. Тэгэд энэ байрлалыг би төсөөлөхдөө би яг хамгийн сүүлд ийм зүйл харж исэн газар гэвэл ховдын буянт холыг их толгойд ордог хөөх. Ягаад вэ гэвэл төсөөлд ордог гэх юм уу? Ховд ч өөр ерөнхийдөө хуураач уу тийм те аргуу газар шүү дээ. Ерөнхийдөө чулуу ихтэй одоо тал хээрийн бүс гэхээсээ илүү юм нэг юм уулархаг тэгээд цөлөрхөг тиймэрхүү газар байгаад байгаа байхгүй чулуу ихтэй. Тэр газарт буянт голын хөвөндөр очихгүй ном ногоон зүлхтэй. Нөгөө хуураа шороо мороо байхгүй тэр зүлгэн мянган хүмүүс ингээд яг нь холилдоод байсан ч гэсэн зүлгэн юудаас айлахгүй ногооноор байгаад идэг.
айгүй гоё тогтцтой тийм хэсэг байд. Тэгээд тэр хэсгийг бодохдоо би юу гэж бодсон бөгөөд яг энэ зураглалыг ингээд уншихтаа би юу гэж бодох вэ? Буянд гол ирээд толгой төсөл бууж очих байхгүй те. Энүүгээрээ юуг илэрхийлэхийг энэ бичээж хүсэж байгаа вэ гэдэг дээр бид нар бодох хэрэгтэй. Тэгээд энд бодогж байгаа зүйл нь ган ачиг гэдэг зүйл хүний амьдрал байдгүй гэвэл бид нар тийм гэж хариулна те. Яг одоо бид амаргүй нийгэмд амьдарч байгаа гэвэл бас тийм гэж хариулж байгаа шиг те. Бидний амьдрал хэцүү байна. Асуудлууд байна, бэрхшээлүүд байна. Энэ бэрхшээлүүд донд Бурхан яаж ажилладаг вэ гэдэг дээр бид нар анхаарлаа хандуулах нь илүү бидний мэдэх зорилгын маань үндэс болж өгөх юм болов уу гэж бодож байна. Хэрвээ бид нар энэ юун дээр гарч байгаа, Иремья ном дээр гарч байгаа ерөөлтөө гэдэг үгийг үнцхийн үндэс утгыг ингээд хайгаад ирвэл нэг юм судлаачийн гаргаж ирсэн дүгнэлт байсан. Тэрний юу вэ? Энэ барах гэдэг юм үг юм байна л да. Еврей утгаараа ерөөл гэдэг үг. Та нар ерөөгцөн хүн шүү гэж байгаа энэ ерөөл гэдэг үг барах гэдэг үг. Энэ мөгдөд нэг талаараа адислуулах тий Бурхны ерөөлийг авах гэдэг юм утга байдаг. Харин нөгөө талаараа энэ утга нь яадаг вэ гэвэл өвдөг сүгддэг хүнийг сүгдэж байгаа хүнийг барах гэж хэлдэг юм. Энэ утга нь тэр теологийн гаргаж ирж байгаа санаа нь юу вэ гэвэл энэ ерөөл гэдэг бол зовлон бэрхшээл тулгарч байгаа тэр цагт Бурхны өмнө суугаад өвдөг сүгдөд залбирдаг хүнийг хэлдэг юм а гэж тодорхойлж. Тэгээд нэг номон дээр байдаг ийм үг байд. Юу вэ гэвэл амьдралд ямар зүйл тулгарх нь тийм сонирн биш. Харин тэр тулгарсан зүйлд яаж хариу үйлдэл үзүүлэх нь хамгийн чухал юм шүү гэж итгэвч хүмүүс явд. Тэгж дүгнэж. Эндээс гаргаж байгаа тэр санаа нь ерөнхийдөө юуг илэрхийлж байгааг бол ямар хүн тэр асуудал дунтай итгэл найдвараа Бурхан тавьдаг вэ гэвэл ерөөгцөн хүн тэгж тавьж боломжтой гэдэг тухай ярьж байна. Тэгээд энэ ерөөгцөн хүн нь ямар хүн бэ гэвэл нөгөө нэг өвдөг сүгддэг буюу Бурханы өмнө очиж залбирдаг хүн юм байна л. Тэгэхээр бид нар ямар хүн Бурханы өмнө очиж залбирх вэ гэдэг дээр бас анхаарлаа тавилах юм бол нөгөө урсгал усаар үнцээ тэтгдэг хүн л тэгж чаддаг юм байна гэж. Хүний амьдралыг юм зовлон бэрхшээлгүйгээр те магадгүй ямар нэгэн адал явдалгүйгээр асуудал зовлонгүйгээр төсөөлөх тийм боломжгүй гэдгийг бид нар бүгдээрээ мэдчихэ. Харин энэ бүгдийг бид нар Христ итгэгч хүмүүс хэрхэн туулах вэ гэдэг дээр харин юуг илэрхийлэх вэ гэвэл бид нар холбоотой байх буюу нөгөө урсгал устай холбоотойгоо байх тухай ярьж байгаа. Энэ тухай бас дуулал дээр ингэж бичсэн байгаа. Одоо бүгдээр дуулалын 1-р бүлэг очив. Ингэж буруу хүмүүсийн зөвлөгөөг алдахгүй. Бузар нүгэлтүүдийн зам дээр зогсдоггүй. Басаж доромжлогчдын бөөрөнд суудаггүй хүн юутай ерөөлтэй бай. Тэрээр Ивагийн хууль заавар баясаж түүний зааврыг өдөржин шөнжин тунгаан урсгал усны дэргэд тарьсан мод мэд ургацын цагт үр жимсээ өгч үндэс навчин эс хатахын адилаар үүс бүрдээ ийм хүн амжилттай байдгаа гэж. Энд дуулаачийн хэлж байгаа санаа нь бас л те ямар нэгэн усны их үүсвэртэй холбоотой тийм модны тухай ярьж. Библи бол модны жишээгээр баялаг гэдгийг бид нар бүгдээр мэднэ те. Есүс эзэн ч гэсэн модтой жишээ авдаг. Модтой ерөнхийдөө юм жишээтэй Библийн түүхэд бол маш их баялаг байна. Тэгээ хуучин гэрэн дээр гарч байгаа энэ хоёр модны тухай жишээ нүртэл мэдээж эсрэгцүүлж харахтаа бид нар Христэд итгэл найдлаа тавьдаг тэр хүмүүсийн тухай ярьж байгаа. Хэрвээ Христэд итгэл найдлаа тавьж байгаа хүн яах ёстой вэ гэвэл их үүсвэр болох устайгаа холбоотой байх тухай л ярьж байна. Тэгэд энэ холбоо нь хаанаас гарч ирэх вэ гэвэл мэдээж тэгээ Бурханыхаа үгтэй те Библиэтэйгээ холбоотой байх. Христ итгэж ах дүүстэйгээ холбоотой байх. Бид нар нэг зүйлийг ойлгох ёстой юм шиг байна. Ерөнхийдөө энэ дээр Христ итгэж хүн байна гэхээр ерөөгцөн хүн гэдэг нь бид нар хин нэгний илүү амьдардаг, эсвэл ил баялагтай, эсвэл эрх мэдэлтэй, эсвэл аагүй ухаантай, эсвэл бусдаас хамаагүй илүү тийм бие галбиртай, мэдлэг чадвартай тийм хүмүүсийн тухай
яриаггүй. Харин энэ дээр юуны тухайг үүж тэр бол их усүр болох те бурхантайгаа холбоотой хүн л ийм байх боломжтой гэдэг тухай ярьж. Бид нар заримдаа бурхнаас холдох тохиолдол бидний амьдралд золгүй ихгүй байж байгаа те. Хүн болгоны амьдрал тийм үргэлж ойр байдгүй бол Христ итгэж хүмүүс хүртэл бид нар энэ тал дээр асуудалтай шин. Тэгээд нөгөө талаараа бид нар холдохоор яадаг вэ? Бидний амьдралд урд нь итгэл бурхантайгаа холбоотой байхад гарч ирсэн асуудлууд бид нар бурхнаас холдсон үед гарч ирэхэд бид нар яах вэ? Бүр тэрийг эсэргээр шийдэж те бидний амьдрал асуудал маань улам ихсдэг байж магадгүй. Харин яаж бидний амьдрал гэж ногоон үр жимстэйгээ байх вэ гэдэг дээр нэг л зүйлийг гаргаж байна. Тэр нь юу вэ гэвэл их усүртэйгээ холбоотой байх гэсэн. Зовлон бэрхшээл асуудлууд дундаа бид нэр бурхантай хамт байх гэдэг энэ ойлголтыг бид нар авч үзэхдээ бид нар автоматар магадгүй зүгээр бурхныг хэрэглэх гэдэг энэ ойлголтоос илүү харин эдгээр зүйлүүдэд бурхан миний дотор бурхан надаар яаж яаж шийдвүүлэхийг те яаж энэ зүйлийг гаргалгаа гаргахыг хүсэж байгаа бай гэдэг дээр бид нар өвдөг сүртэд гойн залбирдаг тийм хүмүүс байх нь хамгийн чухал болж байна. Мэдээж бидний амьдралд халуун шатах өдрүүд байна те. Навчис ногооноор навчис унах өдрүүд байна. Төгшүүр авчрах өдрүүд байна. Үр жимс өгөхгүй ч өдрүүд байж магадгүй те. Энэ бүгдийн цаана бид нар бидний зүрх сэтгэл бурхантайгаа холбоотой байх гэдэг энэ тал руугаа очих нь илүү чухал байгаад байна. За амьдрал хэр байна да гэж хэлсэн шүү дээ тий. Санхүүгийн байдал хэр байна да. Бидний гэр бүлийн асуудлууд хэр байна да. Бидний одоо хувь хүний асуудлууд маань хэр байна да тий. Ажлын төлбөр дараа бид нар яаж байна да. Эсвэл бид нар зүгээр энэ бүх асуудлууд дундаа бурхантай байна уу, бурхангүй байна уу гэдэг ийм хоёр сонголтыг хийж байгаа гэсэн. Үндэ биднэрт нэг юм сонголтууд ердөөсөө айгүй том байдаг нь юу вэ? Бид аль хэсэгтээ бурхныг байлгах вэ гэж сонголт авах гэдэг зарим үедээ гэсэн үг. Бид нэр сошиал хэрэглээний дунд бурхан байх уу байхгүй юу те? Эсвэл бол бидний амьдралын дунд бидний зовлон бэрхшээл тулахад эхлээд бид нэр аль тал руугаа илүү шийдвэр гаргах гэж зорж байгаа те. Мэдээ зөв талаасаа шийдвэр гаргахыг хүн болгон хичээдэг ба. Гэхдээ бидний шийдвэрүүд донд бурхан байна уугүй юу те? Бурхныг бидний тэтгэж байгаа үгэнд байна уугүй юу? Эсвэл бурхнаар дамжуулж ирж байгаа хүмүүсийн нөлөөлөл те зөвлөгөөнүүд бид нар байлгаж байна амьдралдаа. Бидний амьдрал бол үнэхээр одоо үед бол үнэхээр амаргүй байна те биднэрт. Яг энэ амаргүй үед дундаа эзэнтэй байх гэдэг энэ сонголтыг бид нар өөрсдөө хийх юм бол бидний итгэл өөр урагшлах хүч чадал нь болж. Бид нар ерөөлийг мэдээж бид нар зөвхөн аврал төдийг өгнөр ойлгохгүй л дээ бидний амьдралд ирж байгаа санхүүгийн ерөөл те бидний амар тайвны ерөөл бид нар үр хүүхдийн ерөөл гэх юмэд бидний амьдрал зөндөө ерөөлүүд байна. Гэхдээ бидний амьдралын салшгүй нэг ерөөл болох бурхантай хамт байх гэдэг энэ ерөөлөө бид нар орхиод магадгүй зүгээр л бурхан байгаа гэдэг мэддэг тэр хэмжээнд очиж хуй гэдэг юм санаа зовнол бол байгааг энэчээс харуулж болж. Өнөөдөр бидний байгаа нөхцөл байдал бол тухайн үеийн магадгүй Римын номдэр гарч байгаа израильчүүдийн нөхцөл байдлаас бол хамаагүй дээр л дээ. Ерөнхийдөө бол гэхдээ хүн болгоныг би түрүү ярьжсэн да тий. Хүн зовлон илүү мэдэрдэг гэж. Би л ганцаараа зовоод байгаа юм шиг тий орчлон дэлхий дээр. Эсвэл бол надад л хэцүү байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ энэ дэлхий дээр Монгол одоо жишээл Монголд амьдарч байгаа бүх хүн л тэр санхүүгийн дарамт гэдэг ч юм уу тий. Үний өсөлт гэдэг юм ийм нөлөө нь аль хэзээ ирсэн л байгаа. Гэхдээ хүмүүс бодохдоо яадаг надад энэ нь илүү мэдрэгдэж байгаа юм шиг учраас би мэдрэмжээ дагаад илүү тод ярих гэдэг. Гэхдээ бүгд хүн адилхан байгаа. Харин энд гаргаж байгаа хандлага нь өөрөө минийх ямар өнцгтөнд байгаа вэ гэдэг дээр л гол анхаарлаа тавьж байна.
Тэгээд би таныг тэгж бодоосоо гэж хүсэж байна. Тэр нь юу вэ гэвэл миний амьдрал бол Иремьягийн хэлснээр те ган гачиг дунд үр жимсээ өгдөг мод байгаас гэж те миний амьдрал. Зовлон бэрхшээл дунд миний амьдрал цэцгэлдэг байгаас те. Зовлон бэрхшээлд миний амьдралж асуудал болгоныхоо өмнө би өвдөг сүвдөө суудаг тийм ерөөлийг Бурхны өгсөн тэр ерөөлийг хэрэгэлдэг хүн байгаас гэж те. Амар тайван унтаж чадахгүй сэнэлж байгаа үедээ босоод Бурхны өмнө амар тайвныг өгөөч гэж залбираад унтдаг тийм сэтгхүүг те одоо тийм бодлыг Бурхан өгөөсэй гэж хүсэх. Өөрөөр хэлбэл тэр ерөөлийг бид нэр өгсөн ерөөлөө хэрэглэе гэж хэлэх гээд байна. Бид хэрвээ бид нэр амьдралаа өөрсдөө шийдээ зохиоё гэж байгаа бол те Бурхангүйгээр ингээ явъя гэж байгаа бол бидний амьдралд залбиргүй байхад л болчих واخ л да. Ерөнхийдөө бол. Тэгэхээр нэг үгэн дээр хэдүүл очиод ерөнхийдөө дуусгая гэж бодож байна. Бидний сургаалт өгсөн 16-гийн 9-р эшлэлээр юу гэж байдаг вэ гэвэл хүн замаа зүрхэндээ төлөвлөдөгч те түүний алхааг эзэн чиглүүлдэг гэдэг юм үг байдаг. Бид нар Христэд итгэж болчлоо гэд бид нар автоматар бүх юмыг Бурханы бүх юмыг бидний өмнөөс шийдээд өгчихгүй те чиглүүлээд өгчихгүй. Харин бид нар зүрхэндээ замаа төлөвлөж харин чиглүүлэгч нь Бурхан байхыг бид нэр зөвшөөрөхийн тулд түүний өмнө суудаг, түүний өмнө залбирдаг хүн байх хэрэгтэй болчих. Тэгэл болоо. Бурханы өгсөн хамгийн том өрөөл нь юу юм бэ гэж залбирах тэр эрхийг биднэрт өгж байгаа хөөх. Тэр эрх нь биднэрт юуг авчирдаг вэ гэвэл биднэрт амар тайвныг өгдөг, үр жимсийг өгдөг, ган ачигтай жилдчихсэн бид нэр өөрсөө үр жимсийг ургуулж чадхаар тийм хүч чадалтай хүн болгож төлөвшүүлж босгон байгуулж чаддаг гэсэн. Тиймээс хамтдаа залбирая те. Нутаг орн маань, одоо улс орн маань, Монгол улс маань хэдийгээр амаргүй нөхцөлд нэр байгаа ч гэсэн бид нар харин энэ дундах үр жимсийг ургуулдаг хүмүүс нь байхын тулд итгэл найдвараа эзэн тавьдаг, залбирдаг хүмүүс нь байхын тулд хамтдаа залбирцгаая. Гайхамшигт Бурхан минь эзэн танд талархъя. Тэгээ өнөөдөр бид таны үгнээс суралцж байхдаа үнэхээр ган гачигтай зовлонтой үедээ ч гэсэн эзэн тантай холбоотой байх юм бол эзэн таны өрөөлийг авах юм бол хэрхэн бид тууштайгаар танд найдаж амьдрч чадах вэ гэдэг энэ зүйлийг суралцж байна. Эзэн та энэ зүйлээр дамжуулж бидний оюун бодлыг хийгээд хүч чадлыг өгөөрэй хэмээн гуйж байна. Тэгээд манай цуглааны дээр таны хайр инрэл дүүрэн байж цуглааны маань бүх итгэгчдийн дээр эзэн таны нэгүсэл дүүрэн байж таны өмнө өвдөг сүдэн залбирах тэр боломжуудыг олгож өгөөч хэмээн гуйж байна. Бидний амьдрал амаргүй байгаа бол эзэн та амар тайван болгох тэр хүчийг өгсөн. Тэр хүчийг бид нар ашиглах боломжийг биднэрт ухааруулж ойлгуулж өгөөч хэмээн гуйж байна. Халелуя та алдарш болтгоо тэгээд бидний итгэл найдвараар дамжуулж танд найдаж байгаа найдлыг маань та үр жимсэхгүй байхгүй гэдэг бид итгэж байна. Бид гантаа жилж гисэн ногоон байж үр жимс сургуулдаг тэр нэгэн байхад та бидэнд тусалж өгөөрэй. Таны гайхамшигтгүй Иесус Христийн нэрээр бүх хүмүүсийг даатхан гойн залбирч байна. Амен. За эзэн алдарш болтугай.